Удаан хугацааны геомодиалын зулан цусны хавдартай өвчтний эмчилгээний зардлыг эх оны 1-р сарын 1-ээс эхлэн төр даадаг болох нэ. Засгийн газар улсын төсөв өсчлөлт 3 тэрбум төгрөг гаргаж цусны хорт хавдраар өвчсөн иргэдийн эмчилгээний төлбөрийг 100% дааж, диализын эмчилгээг эрүүл мэндийн даатгалын өнгөлтөнд хамруулдаг болох шийдвэрийг өнгөрсөн 7 хоногт гаргасан байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 601 хянагч автобусны үйлчлэгээ сайжруулах, иргэд үүргээ биелүүлж зөв зохистой зорчиж байгаад хяналт тавьж ажиллаж байгаа юм байна. Өмнө нь нийтийн тээврийн үйлчлэгэнд 1600 гаруй кондуктор ажилладаг байсантай харьцуулахад энэ та бараг 3 дахин буурсан гэсэн үг юм а. Нөгөө талаар тодорхой тооны хүмүүсийг ажлын байраар хангаж байгаа аль аль талдаа үр дүнтэй арга хэмээн нийслэлийн тээврийн газраас мэдээлжээ. Энэ оны 9-р сарын 21-ний өдрийн байдлаар Харт тамхи мансууруулах бодистой холбоотой 183 үйлдэлтэй 150 хүнд холбогдох 57 хэрэгчнэр эрүүгээр үүсгэсэн гэж цагдаа ерхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Баатар хүү мэдээлжээ. Үүнээс урд оны үлдэгдэл 44 хүнд холбогдох 18 эрэг, нийтдээ 221 хүнд холбогдох 92 хэрэгт мөрдөн байцаалт явуулж байгааг тэрээр анхааруулсан байна. Хэрэгт холбогдсны хувьд 25-аас 35 насныхан байна. Энэ оны 8-р сарын 25-ны өдөр Эрдэнэ төлөвлөлт хөтлийн цемент шохон үйлдвэрийн хооронд гэрээ байгуулсан байна. Энэ гэрээнд 2017-аас 2021 он хүртэл буюу 5 жилийн хугацаанд шохон нийлүүлнэ гэж заажээ. Гэрээнд урьдчилгаа төлбөр 15 тэрбум төгрөг байна гэж заасан. Гэхдээ урьдчилгаа төлбөрийг жил бүрийн тогтсон сард хийнэ гэсэн байна. Мөн тархины төмөрлөгийн үйлдвэртэй 8-р сарын 25-нд худалдаа авах гэрээ байгуулсан байна. Эдгээр гэрээг хуулийн дагуу байгуулсан эсхийг шалгах ёстой гэж улсын хурлын дарга нямдаарч өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Төв аймгийн Баян Чандан сумын засаг дарга орлогч Ханбаатар сумын малын эмч бүсгүй хүчрхийлсэн хэргийг өчигдөр улсын дээд шүүхийн хяналтын шүтний шүүхэд шүүлээ. Хурлаас Ханбаатарт ногдуулсан 9 жилийн хорь хэлийг хэвээрүүлдэж анхан болон давзаалдах шатны шүүхийн шийдвэрийг дэмжлээ. Сумдург иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлж сонгуулийн санал авах өдөр буюу энэ оны 10 дугаар сарын 19-ны өдөр нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж зөвшөөрөл олохгүй байхыг нийслэл дүүргийн засаг даргын хамгийн газарт соёл урлаг үзүрх спортын арга хэмжээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах байхыг хотын мэр тогтоол гаргаж захирамжилжээ. Монгол Хятадын авто замын хөлийн бовтууд 10 дугаар сарын 31-ний өдөр амрах болсныг гадаад иргэдийн газраас мэдэгдлээ. Энэ өдөр Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байгаа юм. Эх оноос эхлэн Сум аймаг гээд нийслэлээс алслагдсан бүс нутагт өвдсөн Яралтай аймгийн тусламж авах шаардлагатай иргэдийг нисдэг тэргээр зөвлөдөг эсвэл тухайн аймлагийн багийг нисдэг тэргээр тээвэрлэдэг болно гэдгийг салбарын сайд нь онцолжээ.